үйл явцныг бол ер нь бол нэг бүсийг авахын төлөө яг сүүлийн би яг 24 онд яг хагас мэргэжлэлийг орж ирсэн. Тэгээ тэрнээс хойш одоо мэргэжлийнх нь авраг олно гэдээ бэлтгэлээ хийгээд яг жил хийж байна. Тэгээ орсон. Бэлтгэлээ болохоор би Улаанбаатарт одоо 10 дугаар хороолт Чикара дожо гэдэг одоо багш нар бэлтгэл хийдэг мэгмэрсэн гэдэг. Чикара дожо гэдэг клуб тамрагддаг. Тэгээд Урангаан гэдэг UJ-аар бас нэг ах нартайгаа ингээд хуваарь бэлтгэдэг ах нартайгаа өглөө хамт бэлтгэл хийдэг. Улсын аврах шалралт тэмцээн болдог. Тэгээ улсын аврах шалралт тэмцээнд ороод тэгээ нэг олон улсад явсан тэмцээнүүд дээрээ тэгээд болцлоо гэсэн та юм бол. Би хамгийн анх 2023 онд орчихсон. Тэгээд 3 дахь удаага. Энэ дэлхийн аврагт болохоор Таиландын Бангкокт болсон. Тэгээд 50 орны 1500 гаруй тамирч орсон. Тэгээд нэг төрлөөр өөр хөвчж байгаа. Би болохоор яг мэргэжлийнх нь битaalын аврагт л үзсэн. Эхлээд яг нэг авраг болох гээд тулаан дээр ялчаад тэг амар баярлж байсан. Тэгэл гэлцэн бүсээ авах гал. Тэгэл за манай багийнхан байгаа шүү дээ. Тэгэл багийнхантаа за одоо гэлц ач бүсээ авах уу? Одоо хизээ ард болох уу гээл. Тэгсэн чинь тийж надтай туулсан барьцэл тамирч ирсэн. Тэгээ хөлөндөө ингэ бэртэл авцсан. Би хөл рүү нөшгөлөдсөн чинь хөлнийх нь ингэ ясна ингээд бэртэл авангуудаа ойд тавилсан доголондоо ингэ алхацсан. Тэгээд битээр хамт дэш орчихсон. Тэгээ тэр мэдрэмж аяга гоёсэн. Энэ удаагийн дэлхийн аврагт аяга цөөхөн тамирч оролцсон. Манай бэлтгэлийн ах төрөө ирээд 75 кг ороод төрүүлсэн ах. Тэгээ би болохоор 57 кг орж төрүүлсэн. Хойлоо явсан. Барилзлийн тамирчд үзсэн. Барилзлийн тамирч болохоор надад толгойн өмнө Таиландынхаа тамирчтай үзээд тэр Таиландын тамирчтай 3 дугаар раундар тэр Таиландын тамирч зохион оцох. Тэгэхээр энэ өстэй эвгүй тамирч байна гэдэг. Би ч тоглолтын саарч чадаагүй. Тэгэл тэрнтэй л үцхээг чангасан да. Мэргэжлийн аврагын бүсэнд болохоор 4 тамирч ордог. Тэгээд Таиланд барилзлгээд 2 тамирч үзтээ. Манай тасалж Бац Шаргал гэдэг тэгээд манай холбооны тэргүүн бид нэр ахлаа явсан. Тэгээ манай яг бэлтгэлийн багш болохоор мэгмэрсэн ингээд одоо мотай боксын одоо ингээ Монголд яг домог гэж яригддаг юм байна. Би анх яг холимотлоноор хичээлэх зорилготой тэгээ яг багштайгаа анх танилцаад тэгээ заалт нь бэлтгэл хийжсэн. Тэгээ багштайгаа ярилцаад цуг бэлтгэл хийгээд ингээд одоо ингээ бэлтгэлдэг ах нар мах нартайгаа ингээд ах нартайгаа цуг бэлтгэл хийгээд тэгээ уур амьсгалд нь ороод тэгээ мотай бокс гэдгийг ойлголтыг ингээ төрөө тэгээд ер нь аим хайрт болоо тэгээд орсон да. Нэг хүмүүс чинь өөрийнхөө спортыг дөвлөгөөд бус спортыг доош нарч. Гэхдээ яг манай мотой боксер хичээлснээр нь Монгол хүний яг бие бичлэгт аяга таар тохирсон гэж боддог шүү. Тэр нь монголчууд багасаа барилддаг тий мотой ч гэсэн ингээд босоогоос додолдоод дунд нэг хавирж унгаах техникт ордог. Тэрнгээр монгол хүний одоо бие бичлэгт таарсан юм бол таа гэж боддог та. Би 7-ны 7 өдөр бэлтгэл хийдэг. Тэгээ өглөө бэлтгэлээ чээд орой өдөр очиж гэртээ шамарчаад орой бэлтгэл хийдэг. Өглөө ер нь бол ахнараас зөвлөгөө аваад ахнараа хийх гэсэн юм тавтаа комбинац тавтаа. Тэгээ орой болохоор яг үндсэн багш дээр ингээд лапанд ороод тэгээд лапанд ороод багшаас яг зөвлөгөө аваад чи одоо энэ шилтээ сайн тавтгээл. Тиймэрхүү явдаг та. Ер нь бол байнга тохиолддог шүү дээ. Ялангуяа тамирчин мэрэгжлийн тамирч бид нар чинь жингээ хасах тэгээ сүүлийн яг 7 хоног жингээ хасаад яг өөр өөртөө ярилцаад тэр үе дээр л аяг хэцүүдэг та. Тэгээ тэр үе дээр яг маа бэлтгэлийн ах нар болон ингээд багш тасалжуулагч маань зөвлөгөө өгнө. За ингэрээ тэгэрээ юм үед ингэдэж шүү те. Тэгээ бид нар ч нэг өдөр шөнөгүй бэлтгэл хийхээр ядарчдаг. Тэгэл би хаа өвдөл яхаар ах нар ингээд зөвлөгөө өгвөл за одоо ингэвэл ингэ шүү гэл. Тэгэл таванд болчих тэр нь бол. Нууц гэвэл би одоо тэгээ өөрөө магцсан болчих юм да ямарч. Тэгээ ямарч би чинь амар тууштай байдаг. Тэгээд спортоор хичээснээр би ерөөсөө нэг алкогол тамхи татдаггүй. Шавуу цэнгэнийг ерөөсөө явдаггүй. Өдөр шөнөгүй бэлтгэлээ гээл 7-ны 7 өдөр бэлтгэлээ гээл тэгэл тэмцээнд ороод тэмцээнд дууслаа 2 хоног гэртээ нэг амраал тэгээд буцаал бэлтгэлээ ордог. Тэгэл миний яг хүрээлэл юм уу? Би одоо ингээл ах нараасаа л ер нь амар үлэр дүрэл аваад манай ах нар ч одоо яг Монголын яг шилдэгүүд идэг төрвэр ах тэгэл Батгэрл ах одоо манай багш маань хүртэл гээл шижрээ гээл аяга олон ах нар байгаа. Тэднээс л үлэрсэн. Тэд нар маань ингээл байнга бид зөвлөгөө өгч идэг.
За ингээ хэдүүлээ нэгвэл илүү хоол явна шүү. Та нарын үе одоо өөр болсон. Бидний үе хэцүү байсан шүү. Одоо таанаас үе болсон шүү. Бити шантраараа хичээ шүү гээл. Тэр болгоныг сонсоор гал ер нь л хичээсэр л одоо л явж байгаа даа. Мотивац авдаг тамирчид яг гадаадаас гэхээс илүү Монгол тамирчил байгаа та. Одоо энэ нөгөө нэг Монголын яг одоо ингээ манай ах нар маань ингээд Монголын яг одууд нөхгүй. Манай ах нар маань ер нь бол тэр гадаадын тийм од тамирчдаас илүү биднэрт мотивац өгч чаддаг ер нь л. Би 10 жил тахта хөнгөөт лидер хичээлдгээсэн, волейболоор хичээлж исэн. Тэгээ сүүл сонирхчин боксер ороод тэгээ сонирхчин боксаасаа мото боксер орж исэн. Би 2019 онд төгсөж исэн намун байгууллага багштай анги. Би ч одоо ангийнхантай уулзаг аяг олон жил болж чинь тэгээд та нартай буцааж уулзах юмсан. Тэгээд ангийнхнаа санаж шүү. 3 өгөрөө шантармаар тэгээд хэцүү тэгээд сайхан. Мэдээж одоо ингээд тулаандаа ялчаал ялтыг авчаал байж хамгийн сайхан. Ер нь бол тулаанд усны ард дээр л гоё гэдэг дөө. Хамгийн хэцүү зүйл бол бид нар одоо ингээд бэлтгэл сургалтаа хангаал хичээгээл өөрийнхөө хувьд бол амар сайчиж. Тэгээ яг нэг олон улсын тэмцээнд явхад зардал мөнгөн дээр л жоо асуудалтай байдаг л да. Тэгээ энэ тэмцээнд явахцнаас нэг яг нэг манай спорт хорооны газар болон Хэрлэн сумын тамгын газраас ингээд боломжоор дэмжсэн. Тэгээ үлдэгдэл мөнгө маань олдохгүй байхад одоо манай 99 супермаркет хоршоо маань дэмжээд тэгээ явуулсан. Мото боксоор хичээлснээр ер нь бол биг хамгаалсан. Одоо яг Монголд одоо ингээд ер нь бол залуучууд маань хоорондоо ингээд айгу таарах мот болсон. Дандаа энд хэрэг төвөөр оролцож байна. Нэг нэгнийхээ айгу дээрлэж байна те. Тиймэрхэн болж байгаа. Тэрнээс ер нь бол шаардлагатай тохиолдолд биг хамгаалсан. Тэгээд хувь хүний төлөвшийг сайн тавьж өгнө. Хүлээцтэй тайван юмд ер нь бол хүлээсээ тайван хандхад ер нь бол төхөндөө тэгээ. Ямар ч одоо яг 6 сарын 10-нд нүрт би амарна. Тэгээд бэлтгэлтэй орчоод 7 сарын сүүлээр мөн 8 сард мэргэжлийн талаа индекс моталтайгаа. Бисээ 3 сард WBC-г Монголын аврагын бүсэдлээр тулалцсан. Тэгээд турнамент 4 тамирч ордог. Тэрэн дээр би ялагдсан. Тэгээд тэр ялагдталыг хүндээсэн. Тэгээ бас удалгүй дахиад би мэргэжлийн талаа ингээд Таиланд тамирчтай тулалдаад тохиолдуулаа ялагдчихсан. Тэгээ миний ингээд хамар хугараад. Тэгэхэд би бас нэг нэлийн шантарсан. Тэгээл бас нэг ойр дотны маань нэг хүн манаас баг бойлмол гэ бас загнаад тэгээ би бас хэд хоног бодоол нойр хоолгоо ингээл сэтгэл санаа уншааг хэцүү штэ. Тэгэл ер нь хүний хэлснээр байна гэж юу яах вэ? Тэгээ нэгэнд би сонгосон байж зорилгынхаа яг хэцийг үзнэ гэж бодоол. Тэгээ бэлтгэл сургалтаа хийгээл. Тэгэл дунд нь бас яг нэг тэр хэлсүүнүүд нь бодогдоод болчмоор санагдчихсан ч гэсэн миний ардтал наваа дэмжиж байгаа маш олон хүн байгаа. Нэг хүн наваа доош чи бойл гэхэд болчоор чинь миний ард маш олон хүн чамд надад итгэж байгаа тэр олон хүний итгэлийг алдаж чадахгүйгээр би юу ничээх хэрэгтэй байна гэл. Тэгээд одоо ингээд WMO холбооныхаа ингээд дэлхийн уршилт тэмцээнд оролцоод одоо ингээд фестивалынхаа авраг болоод мэргэжлийн бүс нийцэн болоод одоо ингээд Монголд ирсэн байна. Би чи ер нь бол ялдаг байг удаа. Ер нь бол тэгээд сая ялагчаад Батгэрлах бид нар нэг 22 цаг Батгэрлах гэрлүү өгч өгөх гээд замдаа ингээд ярилцаад өөрийнхөө ингээд түүхээс ярилцаад тэгээ надад ингээд ахын дөө ингээд өөрийнхөө ингээд алдаандаасаа суралцаа тий бичлэгээсээ үүсгэхэд миний юу алдагдал дутагдлын маань амар сайн хэлж өгсөн. Тэгээ Батгэрлахтаа маш их баярлаа. Мөрөөдөл гэвэл мэдээж одоо ингээд мэргэжлийн одоо One Championship-ийн мотын дэлхийн авраг болох хэлбэрч энэ да. Тэгээ наа урьж оролцуулсан сүлцгийн мэндэ баярлаа. Тэгээд нам үүсэн та бүхэнд ч баярлаа.